Сайн байцгаана уу хүүхдүүд. Бид өнөөдөр 1-р ангийн хүн орчин хичээлийг хамтарч явуулах гэж байна. За өнөөдрийн хүн орчин хичээлээр зүг чигийн тухай ойлголтыг тухайн амьдарч байгаа орчинтойгоо холбогдуулж бүгдөө мэдрэх болно. За багшийн самбарт бол зүг чигийн хүрдийг тавьсан байна. Та бүхэн мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд зүг чигийг тэмдэглэдэг үгсийг бүгдөө уншицгаая. За мэдгүй аваа өсөг байвал та хэд дараагийнхаа хичээлүүд дээр мэддэг болно. За багш нь энэ зүг чиг заасан үгнүүдийг өнгөөр ялгаж бичсэн байгаа. За энийг сайтар анхаараарай. За сайн хараад байгаарай миний хүүхдүүд. За зүг чиг цаас өгнүүд нь багш нь өнгөөр ялгажээ. За энэ ямар учиртай юм бэ гэхээр та хэд маань нөгөө хоёр өнгөөр бичсэн хоёр үетэй үг юм байна. Нэг өнгөөр бичсэн нэг үетэй үг юм байна гэж монгол хэлний хичээл дээр хэрхэн яаж уншдгийг багш нь таниулах зорилготой ингэж бичсэн байна. За бид маань аль дүүрэгт оршдог вүлээ бүгдөө зөтө манай энд маань онцлог маань бахангаа дүүргийн хүүхдүүд шүү дээ. За тэгвэл хүүхд та нарын маань чөлөө цагаараа юм үзэх дуртай нэг байгууллагын зураг энэ байна. За энэ юуны зураг лээ? Зүйтэй соёлын төвийн зураг байна. За багш нь энэ соёлын төвийн зургийг самбарт байрлууллаа. За соёлын төвийн маань өмнө хэсэгт юу байдаг вүлээ? Зүйтэй дүүргийн маань төв талбай байдаг шүү дээ, тийм ээ. За тэгвэл өмнө хэсэгт нь манай дүүргийн төв талбайн зураг энд харагдаж байна. Өмнө хэсэгт нь дүүргийн маань төв талбайн зураг харагдаж байна. За тэгвэл соёлын төвийн маань хойд хэсэгт юуны зураг вэ тавих гэж байна багш нь. Зүйтэй дүүнэрийн чинь сурч хүмүүждэг цэцэрлэгийн зураг байна шүү дээ, тийм ээ. Хойд зүгт нь. За тэгвэл зүг чигийнхэн хүрдтэй харьцуулаад миний хүүхдүүд хараад байгаарай. За тэгвэл дүүргийн маань талбайн баруун хэсэгт нь ямар албан газар байдаг вэ сайн бодоорой. Зүйтэй дүүргийн маань тамгын газар байдаг шүү дээ, тийм ээ. Баруун талд нь. За ажиглаарай. За тэгвэл талбай маань зүүн талд нь ямар байр байдаг вэ? Санаарай. Зүйтэй 4-р байр байдаг, тийм ээ. За 4-р байранд амьдардаг хүүхдүүд зөндөө байгаа. 4-р байр. За багш нь 4-р байрын зургийг тавилаа. За тэгвэл хүрдтэйгээ ажиглаад байрлалын сайтрыг хараад байгаарай. За ажигласан хүүхдүүд. За тэгвэл одоо бид нар 1-р хорооноос гараад 2-р хороо руу зорчие. За тэгвэл замд манай Монгол орны хойд зүгээс өмнө зүг рүү зорчих тээврийн хэрэгсэл байдаг шүү дээ, тийм ээ. За ямар тээврийн хэрэгсэл вүлээ? Зүйтэй төмөр замаар зорчдог вагоны, тийм буюу галт тэргээр зорчдог, тийм ээ. За тэгвэл 1-р хорооны маань зүүн хэсэгт манай орны өмнө зүг хойд зүгийг холбосон төмөр зам энд харагдаж байна. За төмөр замаар өмнө зүгээс хойд зүгийг чиглэсэн галт тэрэг зорчиж байна хүүхдүүдээ, тийм ээ. За миний хүүхдүүд өмнө зүгээс хойд зүгийг чиглэсэн хүрдтэйгээ харьцуулаад ажиглавал та бүхэн зүг чигийнхаа баримжааг сайтар тогтоох болно. За багш нь тэгвэл энийг лавлахын тулд энэ тест буюу энийг тавиадахыг энийг сайн ажиглаарай бас. За хоёр хорооны хооронд, тийм ээ. За багш нь тавьчлаа шүү дээ. За хойд зүг нь зүйтэй хойд зүгийг заах, баруун зүгийг заах, зүүн зүгийг заах, өмнө зүгийг заах зүг чигийн тэмдгийг тавилаа. За тэгвэл бид нар төмөр замыг хөндлөн гараад 2-р хороо. Өөрөөр 1-р хорооноос зүүн зүгт 2-р хороо оршдог юм байна.
За тэгвэл 2 дугаар хорооны орсон суудаг хүүхдүүдийн маань багш нь суралцдаг сургуулийнхын зургийг энд байрлууллаа. Суралцдаг сургуулийнхын зургийг. За 2 дугаар хорооны сурагчдын суралцдаг сургууль. За тэгвэл хүүхдүүд маань чөлөө цагаа хаана өнгөрүүлдэг вүлээ? Ихэвчлэн сургууль дээр заам шүү. Бас чөлөө цагаараа гадаа биеийн тамирын талбай дээр тоглодог хүүхдүүд байдгийн байх шүү дээ. За тэгвэл 2 дугаар сургуулийн өмнө хэсэгт юу байрладаг юм болоо? Өмнө хэсэгт хүртээ хараарай. Өмнө хэсэгт зүйтэй шинээр баригдсан биеийн тамирын талбай өмнө хэсэгт нь харагдаж байна. За сайн хараад байгаа өмнө хэсэгт нь харагдаж байна. За тэгвэл сургуулийн маань хойд хэсэгт нь хүрдтэйг ажиглаад хүрдтэйгээ харьцуулбал та хэд зүгчгийг сайтар тогтооно гэж багш нь хэлээд байгаа шүү дээ. Хойд хэсэгт нь бас нэг албан газрын нэр харагдаж байна. За зүйтэй 2 дугаар хороо гэж шүү дээ, тийм ээ? Та нар сайн мэддэг юм байна, тийм ээ? Хойд сургуулийн маань хойнд 2 дугаар хороо байрладаг юм байна, тийм ээ? За тэгвэл одоо өөрөөр хэлбэл баруун гар талд нь буюу баруун талд нь сургуулийн маань баруун гар талд нь хин хинээ амьдардаг ямар дугаартай байр байдаг вэ? Санаад хэлээрэй. Бодъё. Зүйтэй. За сайн байна. Нэрээ тийм 4-р байр байдаг шүү дээ хүүхдүүдээ. За 4-р байрны зургийг багш нь тавилаа. Аль хэсэгт нь байна гинүү? Хүрдтэйг ажигл. Зүйтэй. 4-р байр баруун талд нь байна шүү дээ. За одоо аль талд нь багш нь юм байрлуулааг байна? Зүйтэй. Зүүн талд нь юм байрлуулааг байна шүү дээ, тийм ээ? За зүүн талд нь гэр хороолол байдаг, тийм ээ? Гэр хороолол. Ямар гэр хороолол вэ? Зүйтэй. Нуурын гэр хороолол шүү дээ, тийм ээ? Нуурын хороолол. За нуурын хороолол харагдаж байна хүүхдүүдээ. Зүүн талд нь хамгийн гол бидний ажиглах тэмдэг маань зүг чигийн хүрд шүү дээ. Зүг чигийн хүрд маань ямар ч одоо байрлалыг тогтооход чухал хэрэгсэл болдог. За энэ тээврийн хэрэгслийг мэдэх хүүхдүүдээ ажиглаараа хараарай. Зүйтэй. Манай сургуулийн хүүхдийн автобус шүү дээ. За энэ автобусаар хүүхдүүд сургуульдаа зорчдөг юм байна. За багш автобусаар ирлээ. Автобус хаана байрлаад зогсчуу? За гараа багштай хэлж шүү байрлал. За сургуулийн өмнө байрлсан байна гэж нэг хүүхэд. За дараагийн хүүхэд зүйтэй биеийн тамирын талбайн хойно байрлсан гэж байна. Зүйтэй. Та нар яаж мэдв? Зүйтэй. Цагийнхан буюу өөрөөр хэлбэл зүгчийнхээ хүрдийг харж хэлсэн юм бэ шүү дээ. За тэгвэл нуурын хорооллын зүүн талд юу байгааг багштай нэг хэлхийг бодъё. Зүйтэй. Сургууль байна. За шүү. Автобус зогсож байна гэж байна. За зүйтэй. Юуг харж хэлэх вүлээ? Гол нь зүйтэй цагийнхаа хүрд буюу зүг чигийнхаа хүрдийг ашиглана. За цагийн зөв буюу зүг чигийн хүрд маань альваад зүг чигийг мэдэхэд маш тус болдог. За одоо энийг зүг чигийнхаа хүрдийг тавиад дахин ажиглаж харъя бүгдөө. За зүг чигийн хүрдээр ингэ ажиглаад харчих. Тохирч гин үү? Зүйтэй зүүн талд гэр хороол, баруун талд нь байр, өмнө зүгт нь биеийн тамирын талбай, хойд зүгт нь хороол гэд яг таарч бай шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл энд ингээд шалгаад үзье. За баруун талд нь 1-р хороо, зүүн талд нь 2-р хороо. За тэгвэл зүг чигийн хүрд гэдэг маань маш чухал юм байна гэдгийг та нар мэдэж авлаа. За багш нь чааш аяллаа. 2-р хорооноос гараад зүүн чиг рүү хөдлөлөө. За юугаар хөдөлсөн байж болох вэ багш нь? За машинтай явж яан сайн байна. За тэр машинтайгаа өөрөөр хэлбэл манай Монгол орны хойд зүгээс өмнө зүгийг чиглэсэн автозам байдгийг та нар мэднэ тийм ээ. За автозам маань манай дүүргийн аль зүгт оршихмол
Зүг чигийнхаа тэмдгийг хараад зүйтэй зүүн зүгт оршдог юм байна шүү дээ. За зүүн зүгт оршдог авцсан маань хойноосоо өмнө зүгээсээ хойч зүг рүү чиглэсэн хоёр юутай байна? Урсгалтай байна. За тэгвэл өнөөдрийн үдсэн бидний зүг чигийн баримжаа хичээл дээр ямар зургнууд байгааг бид нар монгол хэлний хичээл дээр уншиж сурсан чинь бүгдөө энийг уншия. За харъя. Энэ ямар үг вэ? Зүйтэй. Айл хос их шиг орсон байна. Тийм ээ? За сайтар хараад байгаа миний хүүхдүүд. За багшны энийг хоёр өнгөөр бодчихжээ. Хоёр өнгөөр бодсон бол хоёр үетэй үг гэж өнөөсөөс анзаарах нь байна шүү дээ. За тэгвэл гэр ороолын хашаатай айлууд байсан тийм ээ? Хашаа. Хоёр үетэй үг байна. Сайн байна. За уучлаарай. За зүйтэй. Олон байшин харагдсан тийм ээ? Байшин мөн хоёр үетэй үг байна. За дүүргийн маань төв талбай 1-р хороонд сүндэрлэж байна тийм ээ? За тэгвэл талбай 50-аас үдсэн. За багш нь бас хоёр өнгөөр боджээ. За энэ маань хоёр өнгөөр бодсон мөртлөө хэдэн хэсэгт байгаа ч вэ? 1 2 3. Зүйтэй. Тэгвэл үнийг 3 үетэй үг юм байна шүү дээ. Тийм ээ? За дүүнрийн чинь сурч хүмүүждэг цэцэрлэг тийм ээ? Цэцэрлэг. За эдгээр үгнүүдийг миний хүүхдүүд уншиж сураарай. Мөн нүдлээрээ. Өөрөөр хэлбэл монгол хэлний хичээлийг чинь бас тулгуур болж өгнө. За хүүхдүүдээ. За энд юу харагдаж байна? Гэр байна. За монголчуудын нүүдэлчин монголчуудын оршиндог өөрөөр хэлбэл гэр нь байна. За гэрийн маань баруун талд юу байна вэ? Зүйтэй хөмсүүдийн аргал түлээгээ түүдэг буюу нүүдлэхэд зориулсан тэрэг байна. За тэрэгний зүүн талд юу байна? Тэрэгний зүүн талд морь байна. За морь гэрийн хаана байна? Хүрдэ хараарай. Зүйтэй баруун талд харагдаж байна тийм ээ? За тэгвэл гэрийн маань зүүн талд жижиг гэр буюу илүүгэр гэж ярьдаг тийм ээ? Илүүгэр харагдаж байна. За гэрийн зүүн талд илүүгэр харагдаж байна. За тэгвэл энэ халзан хөөрхөн дааг маань гэрийн хаана очвоо? Ажиглаад өгсдөө хэлээрэй. Цагийнхаа хүртийг сайн харна шүү. Зүйтэй. Гэрийн өмнө очлоо. За дааг маань нар зүв эргээд, нар зүүнээсээ манддаг нар зүв эргээд одоо хаана ч юу? Багштай хэлж өгнө шүү. Хаана ч юу? Ундаг маань. За тэрэгний хаана очсон бэ? Зүйтэй тэрэгний баруун талд очсон байна. За мөн цааш давхлаа, явлаа. Хаана очсны багштай ажиглаад хэлээрэй. За зүйтэй гэрийн хойгуур оржээ. За тэгвэл бид нар зүг чигийг ямар орчинд хаана байгааг гол төлөв хүрд буюу зүг чигийн баримжаагаар мөн баруун зүүн гарынхаа чиглэлээр бас мэддэг талтай юм шүү дээ хүүхдүүдээ. За тэргийг багш нь мөн байрлалын өөрчлөлөө. За тэрэг хаана очичвоо? Зүйтэй тэрэг гэрийн хойно очлоо. Хийх мэтлэн юмны байрлалыг сайн мэдхэд гол тусалдаг зүйл маань юу гэж хэлв багш нь? Зүг чигийн хүрд буюу зүг чигийнхаа энэ тавилицыг сайн мэддэг байх хэрэгтэй. За мөн өөрсдийнхөө гарын баруун гар, зүүн гар гэдэг ч мань та хэдийн зүг чигийг мэдэх гол туслах зүйл. Урагшаа хараа зогсож нүдэл урд талчин буюу өмнө зүгийг заана. Ард талчин хойд зүгийг заадаг. За хүүхдүүд өнөөдрийн хичээл дээр үзсэн үгнүүд нь та хэдийн монгол хэлний хичээлд нэмэр болох зорилготой багш нь дараах үгнүүдийг нэг үетэй үгийг нэг өнгөөр, хоёр үетэй үгийг хоёр өнгөөр ялгасан байгаа. За энэ үгнүүдээ сайтар тогтоогоод дэвтэртээ бичвэл та нарын монгол хэлний хичээлд чинь нэмэр тус болно. За мөн гэртээ харих, мөн гэрээсээ ирэх
нөхцөлд чинь замд чинь юу байдгийг хайр зүгт байгааг нь сайтар мэдэрээ. Энийг ээж аваасаа асуугаа зүг чигийнхаа хүрдийг ашиглаж мэдэж аваарай хүүхдүүдээ. За анхаарал тавьсанд баярлалаа.